үзэгчдээ ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Ярилцах цаг баярын дугаарын маань өнөөдрийн хүндтэй зочин бол Баргуузам Төхөм компани захирал Ноён Жаргал ах маань өргөдөө оролцоод байна. Танд өнөөдөр бас энэ олон сайхан баяр давтсан энэ шинэ жилийн баярын өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр үндэсний маань эрх чөлөө тусгаар технологиос хэрэгээсэн иймхүү баярын өдөр болж байна. Мөн шинэ жилийн баяр гээд маш их хөл хөдөлгөөнтэй манай нийслэл хот манаас бөм бөжигнөд төмд үжигнэж байна. За баярлалаа. Монголын нийт ард түмэндээ болон танай телевиз ард түмэндээ энэ шинэ Монгол улс тогтноо баталгаажуулсны 105 жилийн баярын өдөр тохиож байгаад мөн их баяртай байна би. За баярлалаа. Тэгэхээр сэтгэлээ хуваалцахад бэлэн байна. За тэгэхээр өнөөдөр бас бид хоёр маань шууд үзэгч түмэнтэйгээ холбогдож байгаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэнтэй холбогдож Жаргал ахаас минь сайхан үнэтэй сургаалыг сонсхийг хүсвэл 1919-34 хувцастаас та бүхэн минь холбогдорой гэж бас хэлхийг хүсэж байна. Тэгээ Баргуузам Төхөм компани манаас байгуулагдаад нэлээд олон жилийн бас нүрийг үзэж байна. Баргуузам Төхөм компани маань 2016 онд ямар ажлуудыг хийж гүйцэтгэв, 2017 онд ямар ажлуудыг бас хийхээр төлөвлөж байна. Энэ талаар Жаргал ах манаас яриагаа эхлэхгүй юу? За баярлалаа. За манай Баргуузам Төхөм компани гол зорилго бол манай эцэг өвдийн нутаг Баргуузам Төхөм нутагт амгалан жаргалангийн оронд их Чингис хааны ихэн хөшөөг гэрт байгаа байдлаар босгохоор ингээд сэтгэл чулуудан ажиллаа эхлээд Орсын улбаны улсын мөрөөдийн ерөнхийлөгчтэй байна, соёлын сайдтай хамбаламтай нуулзаа газар аваад 24 өдрөд метр газар авчихад эндээ шаваа тавиад одоо энэ 17 онд тэрийг эхний хагасчил гүйцэн барихаар төлөөлөд ажил нь бол урамтай, гэмартай, цаг зулбаатай явж байна даа. За тэгэхээр Баргуузам Төхөм компани маань за хоёлоо уцаа авъя. За өдрийн минь сайн байна уу? Байна уу? Байна уу, та холбогдсон байна? Амид хотоос офис руу гарахад хэдэн өдөр явдсан бэ? За манайх энэ телевизийн шууд утас холбогдож байна. За дахиад залгаарай. За баярлалаа. За тэгэхээр манай Баргуузам Төхөм компани маань 2016 онд бол Эзэн Чингис хааныхаа өөлөн ээжийн хөшөөг бол Баргуузам аймагт бол шавын тавьсан байгаа. Тэгээ мэдээч хэрэг манай бас Жаргал ахын маань хувьд гэвэл ирээгийн бясалгаар хүмүүсийг эдгэрж илаашруулдаг мөн Баргуузам Төхөм компани маань аялал зохион байгуулдаг. Энд байгаа олон сүсэгтэн олноо улаан үд амгалан жаргалангийн орон мөн энэхүү сайхан ариусгалын сүмд авчиж бас зугаалуулж тэдгээрт бас үйлчилдэгэ гэж ярьсан байгаа. Тэгэхээр мөн энэхүү өөлөн ээжийн хөшөөг босгоход ямархуу хөрөнгө мөнгө бас зарцуулагдав, ямар хүмүүс бас тусалж дэмжив, мөн улаан удаас нэлээдгүй хол байрладаг биш үү дээ Баргуузам аймаг маань. Тэгэхээр энэ дээр бас та үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Мөн өөлөн ээжийн хөшөөнд маань зориулагдаж олон хүмүүсийн сэтгэл зүрх нэгдсэн байх гэж бодож байна. Тэгэхээр манай шууд утас 1919-34-тэй холбогдож манай Жаргал ахаас минь энэ өөлөн Эзэн Чингис хааныхаа өөлөн ээжийн хөшөөний тухай мөн өөрийнхнээс хийдэг ажлуудын тухай яриасай гэж би бас бодож байна. Тэгэхээр хоёлаа уцаа авах уу? За. Байна уу, та холбогдсон байна? Энэ надад дуучлаас гарахгүй дуугүй яваад байна шүү дээ. Дуугүй яваад байна? Тий. За, манай эфирийн найруулагч дууга өгөөрэй. Дуугүй юм сонсохгүй. За. За, манай эфирийн найруулагч дууга өгөөрэй. За. За тэгэхээр техникийн саадал гарсан юм шиг байна тийм ээ. Тэгээд манай Жаргал ахын маань хувьд бас үзэгчтэйгээ халуун мэдлэгээ хүргэн мөн Баргуузам Төхөм компанийнхаа тухай ярих зүйтэй хаа гэж бодож байна. За Монголын бүх ард түмэн болон танай телевизийн хамт олонд энэ гарч байгаа шинэ хуучин өнөөдөр шинэ ондоо их амжилт гаргаж Монгол төмнөө Монгол төрхнөө төхөнүүлэн сайхан замаар Чингис хааныхаа сургаалаас сайн явахыг бэлэгдэн ирэж хэдэн үг хэлж энэ ярилцлагад орж байна. За тэгэхээр бидний энэ хүү шинэ жилийн баярын дугаарт маань
хүрэлцэн ирж бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн сайхан халуун одоо дулаан яриа өрнүүлж тийм ээ. Энэхүү өнөөдөр үндэснийхээ эрхчлөлөө тусгаар тогтнолоос сэргээсэн энэ баярын өдөр танийгаа морилон саацсанд маш их баяртай байна. Тэгээд манай үзэгчд маань эфирийн маань хариулагч бас дуугаа тохируулах байх гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр ер нь түрүүн би асуусан ямар аяллуудыг одоо хийж байна. Ялангуяа баярын аялал байгаа болов уу? Баярын аялал би төлөвлөсөн байхгүй. Тэр хөшөөгөө босготлоор оголдоод байна. Баярын аялал бол бараг байна. За өдрийн минь төргий холбогдсон байна. За миний дөө юу асуух вэ? Манай жаргал ахтай маань холбогдоо. Жаргал ахаас минь асуух зүйлээ асуугаарай. За. Тэгээд зуны үйлрэлт бол Кимчээр Медведев хоёрын одоо Орсын улааны улсын ерөнхийлөгч Медведев ардсан солонгосын ерөнхийлөгч Кимчээр амарч байсан байгаль гаванд амруулна байгаль далайн дунд байдаг олгон острид амруулдаг. Тэгээд цааш нь амгалан жаргалангийн оронд Янжин бурхан гэдэг байгаль хадан дээрээс даван гараад ирсэн энэ бурханд бол мөргүүлэн тэгээд цааш нь олон аршаан сувлд оруулж халуун аршаан далайн цагтаар гэрлэн баруун улын көвөн дээр байдаг аршаанд оруулна ийм аяллуудыг зомцоход өвөл улаан Янжин бурханд очиод мөргөөд ирж болно. Янжин бурханд өвөл очиход зам харгуул зүгээр одоо тийш улаудаас 365-аас 70 км газар байгаа. Ингээд та бүхний хойзоо дээшиж тавтаа тогтоо амраад амарсан шиг амраад юм үтсэн шиг үзээд эцэг өвгдөө мөргөөд нутагтаа ингээ мөргөөд ирэх. За энэ Янжин бурханы тийм дотор могоон чуулга уул байна. Чингисийн дуулгуул гэж энэ дөр уулгаа бидний харж байгаа хэлбэрээр ч одоо энэ яг байгаль гаванд сэлж байгаа зураг харагдж байна. Энэ дээрээ дуруудахгүй би энэ ерөөсөө байгаль далайг тойроод явдаг амгалан жаргалангийн орон хотгох уул гэдэг бол 280 км уртаа 180-аас 1800-аас 2000 өндөртөө энэ бол салаа өгдөн аршаантай ийм эцэг өвгдийн өөлийн ээжийн нэрээр нэрсэн өлөнгөө дэревэн байж байна. За тэр Баргууд Америкийн чинь өөрийнхөө охинд Баргуузан улын нэрээр Баргуузан хатангээ нэр өгсөн. Цаана Алонгоо ээжийн нэрээр нэрлэгдсэн Алон гэдэг Алла гэдэг дэревэн байж байна. Тэр нь салаа өгдөн аршаантай энд бол манай төв дурслын сайхан нутаг. Ингээ бид нэр энэ Янжин бурханы тадан дээр тоо тэнд Янжин бурхан гэж л гаргасан бол тэнд дотор олон хүний төрсөр Алонгоо ээж өөлгөн тэр Баргууд Америкийн Чингис нэг хүн надаас настай Чингис хаангаас харчлаа сууж харагчээс тэр хатан дээр Чингис. Тэгээ наад Чингисээ дуулуул гэдэг энэ ардтаар гарна. Энэ бол үнэхээр гоё байгальтай тойроод байгальтай гэж дэлхийн цэвэр усны 20% эзэлдэг. Ягаад гэвэл 100 литр ус байлаа гэхэд 20 литр нь байгальтай байж. Байгальтай ч манай 96 гол нийлээд сэлэн мөрөн болоод байгалийн анжаамасаа цэвэрлэгдээд байгаль нуурт чинь 60% нь бол хангаж байгаа. Цаанаас нь бол энэ Баргуузан бол ангаад босож ижихэн болоод энэ ерөөсө хоёр Баргуузан бол сэлэн мөрөн хоёр хангаад ган цотготой. Тэгээд ангар мөрөн гардаг ийм юм. За ингээ байгаль далай гэдэг чинь бол 6636 км урттай, өрг нь бол 80 км, гүнзгий нь бол 1635 м ийм гайхамшигтай. Тэгээд дундаа ганцхан 3 дэревэн байдаг, олхон остров, олхон ард гээд байдаг. Энд бол улсуудыг энэ бол үнэхээр гайхамшигтай. Энэ үйл бол хамгийн сайхан ийм нутаг байгаа юм аа. Энийг бол та нар анхаарч энд очих хэрэгтэй. За манай эфирийн маань утас 1919-34 утсаар үзэгч та бүхэн маань жаргал ахтай маань холбогдоорой. Тэгээ сая үзэгчд маань дуу нь юусаа гарахгүй гэсэн манай эфирийн найруулагчаас анхаараарай. За тэгээд манай жаргал ах манаас энэ одоо Баргуузан Түхэн компаниараа дамжуулан олон ажлуудыг хийдэг, хүн эмчилж илаашруулдаг, мөн аялал зугаалгаар авч явдаг, мөн одоо эзэн Чингис хааныхаа өөлөн ээжийн хөшөөг сөндөрлүүлж байгаа ийм сайхан буянтай буурал байгаа. Тэгээд өнөөдөр 80-аад насыг зооглож байгаа хэдий ч ийм их олон ажлуудыг амжуулаад явж байгаа нь үнэхээр бас талархал штэ. Тэгээ манай жаргалах маань тэр уцаа бас унтраахаа марцсан биш үү. За тэгээд
Ер нь манай үзэгч маань улаан үд тийм ээ хот мөн Янжин лам бурхан мөрөгийг мөн баргуулсан төхөм одоо аймагт очиж эзэн Чингис хааныхаа ижи өөлөн ижийн хөшөөг одоо сөндөрлүүлэх гэж байгаа энэ сайхан одоо зүйлийг нас дэмжиж манай утсаар холбогдорой. Тэгээ манай утас маань 1919-34 утсаагаа үзэгч та бүхэн жаргал ахтай маань холбогдож олон сайхан зүйлүүдийг бас асууж мэдэж аваарай гэж бас хүсэх байна. За тэгээд энэ 16-нд ингээд үдээж өнгөрөөлөө 105 жилийн ой болж байна. Энэ ойг давхгүйцуулаад 17-оос эхлээд Монгол төмбөн одоо сайхан амьдрахын тулд замаа засах хэрэгтэй байна. Бид нар чи 1989 он тийм 89-аас 90 онд өөрчлөн байгуулагдах энэ нэг төр зөөрийн одоо нэг үзэгдэл болоод өнгөрсөн. Энэ үзэгдлээс хойш одоо 20 хэдэн жил бол манайх буруу замаар явж байна. Үзлэгчийн дэлхийн ямар ч орон гэдэг чинь өсгөлэн зарлаад өсгөлөнгөөр төр эргүүл өөрчлөн байгуулах гэж байдаггүй. Өсгөлөнгөөр ихэлсэн энэ юу чинь зам чинь үргэлжил өсөж өрөнд орж явах ийм л замаар яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ өхнийгээ та нар зөвөр охорж зөв замаар одоо ингээл бид нар өсөөд эхэлсэн чинь өсөөд байна шүү дээ. Энийг бол ямар нэгэн арга та нар өөрчлөн байгуулж гэж өөрчлөн байгуулалт зөв хийх хэрэгтэй. Ингэж хэлэх гэж. Тэгээ манай энэ ерөнхий сайд хурлын дарга нар чинь цагаан сараар очиод нэг албан газарт очиж мөрөгдөг. Энэ буруу шүү дээ. Цэдэн бол даргын үе чинь ганданд очиод шиний нэгэнд очиод хамбал амгад нь мөргөөд байсан. Одоо тэгвэл энэ төрийн тэр том өндөрлөгч чинь ганданд очиод тэр нэг албан газрын даргад очиж мөргөж явах ийм зүй усын явдал байж болохгүй шүү дээ. Ийм учраас одоо энэ эх жилийнхаа энэ эх цагаан сараас эхлээд манай ерөнхий сайд хурлын дарга нар минь тэр гандангийнхаа тэр хамблан болноо тэр албан газрын даргаыг ирж өөртөө мөрөх гэж хэлээд. Та бүхэн тэнд доошоор тэнд оч мөрөхсгүй. Энд чинь төрийн одоо Чингисийн үеийг гутааж Чингис хаан чинь мөнх гөх тэнгэртэй залбирал явж байсан болохоос тэр тангадаас гаралтай тэр манжид очиж мөргөж байгаагүй. Өглөө болгон босоо та нар урд зүгт тангад гэдэг орон бий тэрийг харж байгаараа гэж хатуу сануулаад бурхандаа явсан шүү дээ. Тэгээ хятад орны одоо олон сайхан кино хийгээл та нар яриад байна. Чингис хаан гэл кино хийж манай ерөнхийлөгч маань Чингис хаан тогсон алтан гацууд өгөөл тавилаа. Тэгсэн чинь одоо хуулиа хангаад кино хийж байна. Үгүй хийж лөглөө хятадсын үндсэн үүсгэн байгуулсан тэр хуулианыг. Тэгээд тэр кинонд бол манайд ашигтай болоод өрөөс байх. Дандаа манай Чингис хаан ч гэсэн арх ууж байгаа хамгийн сүүлд нь асууж яадаг. Өгөөдөө хаан ч гэсэн тэр кинонд чинь арх ууж байгаа арх хэвээ тэр гэж гал насурдаг. Тэгэхээр хуулиа хаан ч арх гэж яагаад насурдаг нөгөө ямар бүхэлээ тэр хуулианд тэр хүртэл арх ууж байгаа нэг хоорондоо тэмцэж байгаа. Тэгэхээр Монголыг танаа эцэг хаад чинь үе удамчин гэж архин дуртай болсон гэж биднийг л бол архичин болох гэж сурталчлаа дэлхийд ингээд сурталчлаад ийм кино гаргаад энийг та бүхэн бодон болгох хэрэгтэй. Тэгээд одоо тэр нэг хүн босгоцсон англи дээр олимпиад босгосон нэг Чингис хааны нэртэй хөшөөг манайхан өчнөө дэжтэй мөнгөөр авчихад энэ цэцэрлэг түрээндээ байлгаж байна. Тэрийг ингэж авчрах хэрэгч байсан ч юм уу юм. Тэр чинь ингээд Монгол улсаа бол та нар төхнөлөхийн төлөө зөв замаар явах хэрэгтэй. Одоо энийг өөрчлөн байгуулахгүй л ингээд 76 гишүүн дээр ерөнхийлөг нэмэгдээ 77 толгойд 77 толгоогоор явахгүй. Энэ ч одоо Америкч бай, Англич бай, Оросч бай, Хятадч бай, Японч бай гэж бүгд л нэг толгойд. Энэ мал хүртэл нэг л толгойтой гэж байгаа төрүүчийн малын толгоо харсны бүрээгээ яваад ажил үс хоолд хичээлээ идэ явдаг. Тийм учраас манайх ямар ч байсан 3 сая хүн дотор нэг хүн байж таа. Ерөнхийлөгчийн засагтай болоод тэр бус юм зохион байгуулах хэрэгтэй. Ингээд 77-оос тэгээ сайд мэттайгаа яндагаа сайд ийм олон толгойтой байгаад энэ ус явахгүй. Тал талдайгаа санаад. Миний тавих санал энэ байна. Ингээд зөв замаараа та аль болохоор орох хэрэгтэй. Энэ үсгэлэн өөрчлөх хэрэгтэй. Үсгэлэн өөрчлөөд ерөнхийлөгчийн засагтай болохыг та нарт хатуу анхааруулж ингэж зөв замаар явнаа. За тэгэхээр манай
жаргал ах манаас үнтэй сургамжаа хайрлаж ах шиг байна. Тэгээд ер нь одоо нийгмийн зүтгэлтэд маань өөрсөн дээрээ бас ирж одоо тийм ээ хүндэтгэл үзүүлж байгаарэ, өөрсдөө очих ёсгүй гэсэн бас сайхан зүйлийг хэлж явах шиг байна. Мөн одоо энэхүү уран бүтээлчдийн урлагийн одоо тэр их кино тийм ээ драмын олон зөвлөдүүдийг зөв талаас нь хийж хэрэгжүүлж нийгэмдээ хүргээсэ гэж бас зөвлөгөө өгж явах шиг байна. Тэгээд жаргал ах манаас нэг сайхан одоо Их Тэмүүжин Чингис хааны сургаалаас бас уншиж танилцуулаарай гэсэн байгаа. Тэгээ би бас уншихыг хичээд мууг сайнаар арилгамгүй, мунхыг эрдмээр үргээмгүй. Хилэнг ухаанаар дармгүй, хэлсийг үннээр цайруулмгүй. Хэлсийг үннээр цайруулах нь шүү дээ тийм ээ. Шунхаа түшмэл төрийн чөтгөр, суургүй ноён улсын чөтгөр, улсын эзэн мунхар бол завсрын сайд завшгүй гэж байна тийм ээ. Энэ маань одоос их холыг харж хэлсэн байх шүү дээ тийм ээ. Ухаант мэрэгд алдагдвал засаглал ноён завхарх мууэ гэж байна тийм ээ. Төр түших хүмүүн бүр төв шударгыг эрхэмлэх түн. Төр засагч түшмэл бүр төмний сэтгэлийг дагуулах түн гэдэг ийм сайхан одоо цаг алдшгүй шаардлагатай зүйлүүдийг бас хэлжсэн байх шүү дээ тийм ээ. Тэгэхээр манай жаргал ах маань энэхүү их Тэмүүжин Чингис хааны сургаалаас бас бэлдэж авчирсан байгаад бас их талархаж байна. Тэгээд үүнийг маань үзэгч тамин маань бас тунгааж дотроо бас оюун бодолтой шингээгээрэй гэж хүсэх байна. Тэгээд ер нь та маань одоо 2016 оны сүүлч өнөөдөр бас 12 дугаар сарын 29 бид бүхэн бас их олон баярууд давтсан одоо үндэснийхээ эрхчлөөг тийм ээ одоо тусгаар тогтнолоо сэргээсэн ийм 105 одоо жилийн маань ой болж байгаа. Үүн дээр бас бид хоёр ярилцах цагаараа Баргуузам Түхэн компанийнхаа энэ сайхан Ахмад буурлыг урьж авчирсан байгаа. Тэгэхээр манай жаргал ах маань хэдүү замдаа энэ олон ажлуудыг бас амжуулж байна. Одоо жишээлбэл бидний ард гарч байгаа энэ аяллалын тухай байх шиг байна тийм ээ. Энэ аялал маань бол одоо зөвхөн улаан үд итгэлт хам гэхгүйгээр улаан үдээс цаашаа 300 км яваад бас халуун аршаанд орох боломжтой. Мөн одоо урлагийн одоо Янжин лам бурхан одоо ивэн гэж үргэлж ярьдаг. Энэхүү Янжин лам бурхан дээрээ очдөг юм байна. Мөн Эөлөн ээжийн маань хөшөө сүндэрлэдэг юм байна. Тэнд ер нь олон ажлууд байд юм байна. Мөн та маань бас Монгол улсынхаа одоо олон гавьяат ардын жүжигчтэй хамт энэхүү улаан үд хотод очиж бас тавлалт зохион байгуулж бүх барилдуулж одоо тийм ээ уран мэхийг уралдуулж энэхүү одоо Өөлөн ээжийнхаа хөшөөг сүндэрлүүлсэн гэж бас ярьж байсан. Тэгэхээр улаан үд хот руугаа хөрш зэрэгэлдээ энэ улаан үд рүү ялангуяа бас монголчуудын маань нэгэн хэсэг шүү дээ. Одоо энд ямар алба хашаад байна. Ер нь Монголдо их бага цөөхөн байдаг гэж сонссон юм байна. Би бол яг энэ хөшөөнийхөө босх ажлыг тэнд анхаарч хийж байна. Тэгээ ерөнхийлөгчтэй соёлын сайтай хамттай бүгд уулзсан. Энэ дээр одоо яг энэ дээр одоо миний шавд тавьсан хүрээ дээр ингээ байж монголчууд. Ингээ 64 квадрат метр газар манай айлгчд очоод ингээ дээр баримт барихгүй ингээ байж байна. Энэ нь одоо манай Өөлөн ээжийн маань хөшөө иймэрхүү байдаг. Яг энэ босх энэ дээр 64 квадрат метр газар авсан ингээ одоо энэ над ямар ч асуудалгүй 10 минутын дотор энэ газрыг над өгсөн шүү дээ. Эзэн Чингис хааны их гэхдээ зэрэг дэлхийн сууд хүний ихэнх хөшөө өсгөж энэ бол бүрээд Монгол хоёр нэг үндэстэн танд өвлгүй яг энэ манай дастай хамтраад хий. Энэ бол ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энэ хөшөөг ингээд хийгээд энэ улсууд бүгд баяр хүргээд соёлын сайд намайг хүндэтгэж өрөөнд ороо уулзсан чинь та ямар сонир сайхан гоё юм идэм гэсэн. Энэ бол манай эцэг өвгдийн нутгийн Монгол туурхтнаараа их дутагдж идэм байл. Би одоо Монголын дуу хоолой улсын хараадыг нэвтрүүлэх Чулуунбаатар, Отонгавьяат хоёр энэ төр улсууд очсон. Тэгсэн би нэг 3 жил бороо ороогүй энэ нэг төвөр энэ төр болж байна. Тэгээ Отонгавьяат та нэг сайхан уухалаад хууралаад гэсэн. Отонгооч янз гоё уухаж хууралсан шүү дээ. Тэгээ хууралсан чинь маргаас нэхлээд хор бороо болсон шүү дээ. Тинчээрээс монголчуудыг их хүсч мөрөөчдөг тийм үү. Тэр уулан таа өнөхөр хотод үзээрэг. Үерээс салаа уднаас бидний аршаан, зүрхний аршаан тэгэл одоо илгэний аршаан, одоодны аршаан, тэгэл ясны аршаан байхгүй бацар. Энэ дээр зургийн дээр хараад явж борооны хамаалал надад зэрэг суучгаад баяр хүргээд өгөхлээс сууж байдаг. Бид улс анги алдар цуцаа бөхчүүдтэй очсон. Ийм учраас монголчууд бол одоо энэ шинэ ондоо Монгол туурхтайгаа зөв замаар оруулж энэ Чингис хааны хэлсгийн сургаалыг хатуу баримтлаад ингээд явахгүй болохгүй. Энэ маягаараа ингээд Чингис хааны хэлсүүг мартчихдаг юм байгаа шүү дээ. Тэр төв судлаач
Өглөө босоо та нар тангад гэж улс урд биш шүү илүү харж байгаараа. Тэгсэн чинь тангадын боолоод төвдийн боолыг 200 жил болоод явчихлаа. Тэгээ 11 онд тэрнээс саллаа. Тэгээд тэрнээс 105 жилийн ой тохиож байна. Энэ үед нь ингээд та нар зөв замаар яваа. Ингээ бидний шүтэмээс мөнгө хөхтөн гэрвэн штэ. Нарандаа шүтжээ. Тэр улсуудын чинь суудлын ард нүдтэй нарал байсан шүү дээ. Синти дээр. Синти гэж яхаас санал гэж ярьж болох хүнтэй улсууд. Тэгэхээр Монголыга сайн сайхан замаар явуулахын тулд 26 жил буруу замаар будаад байлээ. Ард жил гэдгийг буруу ашиглав. Ингэхээр одоо үзэсгэлэн гэдгийг март үзэсгэлэн өөрчил ингээд өөрийнхөө замаар Чингис хаанд мөнгө хөндөмгөндөө залбираад ерөнхийлөгчийн засаглалтай юм ерөнхий сайдын засаглалтай болоод ингээд өөр ямар ч арга зам байхгүй. Энэ дээр та нар 3 хоноо уралдуулаад янаж би ямар төөгч биш. Энийг бол зүгээр байгаль тэнд очихдаар аяндаа өөрч юм ороод Чингис хааны дуулал гэ тэр сайхан уул байж байна. Одоо энэ могон чуулга уул байж байна. Могон чуулганд хүний хувь зай дэшилдэг энд оцсон улсууд могон чуулгууд тэр хоёр тэр юу Орсын одооноос за тэр Чингис хааны дуулал гэ тэр харагч. Тэр ганцаараа тэр чаашаараа хүн малгай тавьсан энэ Чингис хааны дуулал ингээд энэ бол үнэхээр эндээ та нар очие монголчууд их мөрөөстэй газар байлаа шүү. Энд чинь Чингис хаанаас өмнө 500 жилээр дархлагдчихсан гор. Чингис хаан ч сүүлд нь байгаль далаад хор оруулсан хүнийг цаазаар аваараа гэж хэлсэн. Тэгээ энэ нутагч чинь Алангын ээж маань 5 хүүхдээ өөрөө даалгаар Монголд эвтэй өлхөштэй гэж хэлсэн. Ээж минь 944-980 онд амьдарч байсан. Их хэдэн Чингис хааны минь 9 дэх үе. Чингис хаан бол Алангын ээжтэй их дуртай юм хэмээсэн. Алангын ээж бол одоо дандаа хүндэс гэж залбирч явдаг байсан. Тэгээд ихтэй их баярлдаг. Их нь бол эцэг нь 10 наснд нас урчгаад орлогтой татарууд. Тэгээд ихийн сургаал дээр ихийн замаар явсан. Энэ их хүн гэдэг бол гайхшигт. Ийм учраас ихийн хөшөө босч яхад бидэнд эвэл хайрыг мөнгө хөхтөнгөрөөс хайрлнаа. Худлаа Чингис хаан гэж бити ярээ. Жинхэнэ ихийн данар хүндэгтэй. Энэ 500 мянган засаар байна. Ихийн хөшөө босчих. Ингээд зүтгээд явж байгаа. Энэ л та бүхний тусал энэ 500 сая төгрөг шүү бахаа тийм ээ. Тэр өмч хөрөхгүй байгаа. Ингээд хангалттай гоё хөшөө босгох. Энэ барьдаг хүний гэрийг хийж байгаа усууд нэг хийгээд зүтгэж байгаа. Энийг л та бүхэн дэмжлээд энд очиод мөргөөд эцэг өвгдөө мөргөөд явах юм бол тэнд очих юм бол би ингээд цухас яриад орчих юм. Үзэх харах юм тэр өнд бишиг шүтх юм зөндөө биш үү дээ. Энд одоо баргуулсан молынхын бид очиод энэ 50-60 градусыг аршаанд ороод ингээд явж байгаа. Манай нэг ингээд цагаан өвн мөргөө гэдэг. Тэр бүрээдэн улсууд үнэхээр гайхалтай нутаг шүү. Та нар зөв бушиг молоороо бушиг буруу тийшээ бүтээ мөнгнараа ингээд тэр өсгөлнгээр зарласан өөрчлөн байгуулалт дэлхийд байдаггүй. Тэрийг март, тэрийг өөрчил. Тэгээд ерөнхийлөгчийн засаглалтай бол 3 сая хүн дотор байна. Тэрийг төс тулаад өгдөг хатуу гэлэх вэ. Ингэхгүй бол энэ замаас салахгүй. Ингээд навшраад гэж хэлэх юм ааш муу үтгийг хэлцгээ сайн сайхан хэлээ тэмцэцгээ. Муу хэлээд бол муулууд сайн хэлээд сайн явдаг. Төвдийн тэр далай ламтар бол хамаагүй. Манайх 200 жил дарсны төвдийн шашны урсгал тэрийг дагуул буруутна. Тэгээ бид тэр 3 төрийн хүндээ хэлж та нар хүндээ хөнгөнөөс гэж битээд гэж очиж цагаан сарын шинэ нэгэнд очиж мөргөж та нарт очиод мөргүүд байвал тэрийг өсөх юм биш. Зэтэн бол дэр багтай мөрөдгөө өсдөг. Жаргалах манаас мэдээч хэрэг Монгол улсын маань нэг иргэн тэгээ Ахмад одоо буурал тэгээ энэ олон одоо хойч үедээ залуу хойч үедээ энэ эзэн Чингис хааныхаа ижээ өөлөн ижийг бас шүтэж энэ өөлөн ижийнхаа хөшөөг бас голцож мөнгө төрөлт хүмүүс маань төвшин сайхан байж та маань юу надад өлсөглөн гэж яриад байгаа ш нэг асны хямрал шүү дээ өнөөдрийн зах зээл энэ хүү одоо зах зээлийн хямрал энэ хүн хэцүү байдлаас хурдан гарах аргууд байгаа. Тэгээд жаргалахтаагаас холбогдож та бүхэн уулзаж уулзраарай гэж хүсмээр байна. Яг энэ цаг мөчидөөс 1919-34 утас холбогдож битээрээс асуух зүйлээ асуугаарай гэж хэлмээр байна. Тэгээд манай жаргалах бол одоо яг энэ манай Бурят улсын ардын жүжигчид гавьяатууд манай Монгол улсын гавьяатууд байх шиг байна. Энэ улаан үдийн телевиз үү? Улаан үдийн телевиз. Ингээд 65-га долгормаа ган хоёг
цэцгээ гавьтай бүгдээ надтай явж марафон тоглолт хийсэн. Тэгээд тэнд очсон ийм сайн хүмүүсүүд байгаа байхгүй. Улс англи цолтой бөгчүүд очсон. Энэ үнэхээр гоё. Бидний өвөж шүү. Биднийг энэ саяын манай хөтлөгч редакторын сэтгүүлч юмсэн энэ үг бол яг одоо бидэн дээр яг энэ дээр байгаад байна. Энийг ахаад уншаад өгчих та. За. Хоёр дахь хэсгээс эндээс нь уншаач. Шунхай түшмэл төрийн чөтгөр, суургүй ноён улсын чөтгөр, улсын эзэн мунхарвал завсрын сайд жившхуу гэд ийм одоо бас өргөн хүрээтэй. Өргөн хүрээтэй. Эдийн Чингис хаан алсын хараад хэлсэн байгаа шүү дээ. Тэгтэр та бүхэн ингэж ерөнхийдөө л одоо өнөөгийн Монголын нийгмийн нөхцөл байдалд гараад байгаа бас жоохон босромог бараан үйлдэлийг эртнээс бас харж энийг болгоомжлоо гэсэн ийм асуудлуудыг ярьж бичиж байсан байх нь шүү дээ. Үүнийг манаас танаар дамжуулан их Тэмүүжин Чингис хааны маань сургаалаас бас явуулсан байна гэж би ойлгож байна. Тэгэхээр үнтэй сайхан зүйлүүдээ үзэгч хүмүүнтэйгээ хуваалцаж мөн энэ олон одоо өөрт байгаа энэ агуу зүйлээ бусдаа хуваалцаж энэ олон түмнийг эдгэх, илаашруулах мөн одоо энэ сайхан одоо зүйлүүдийг үзэгч хүмүүнтэйгээ хуваалцаж байгаас танаараа бахархаж байна. Би хөдөө Орсын улбаны улсын энэ төр иргэд бүрээд Орос үед байгаль амарсгийн магистрал Новосибирск Улаавдын мөхтөрөө энэ төрөөр би контактын массаж Орос үед ирдэм би зайнаас болоод орон зайны бидэд дандаа энергиэр имжлээд явдаг. Тэдний нөхдөд одоо би сая байгаль амарсгийн магистралаар яваад ирлээ. Надад 5-6 цаг очлол хүн орж ирдэг. Би Монголдо олох тийм зав байдгүй энэ намайг ихэр хүнэлдэг. Манай наагц хэрэлдээд удаад ич хэрэгтэй бошигт телевизэн ярилцлага танаар авна наагц хэрэлдээ багш хэрэлдээд гэдэг үедээ адилхан Монгол улс үйлчлээ бид нэр гэзээ Монголтойгоо нэгт химээд энэ нэг эцгийн эцтэй бид нар чинь байгаль далаа малаач манаа руу орж болох юм биш дээ. Юм яаж мэдэх. Энэ эзэн Чингис хаандаа сайн мөргөд мөнгө дөмгөртэй мөргөд нарандаа шивтээд байх юм болоо тэгээд бидний хувь зай дээш нь одоо ингээд 17 онд л та нар ерөөсө зоригтойгоор хөдөлж энэ өөрчлөн байгуулалт хийхгүй болохгүй. Ангийн чинь 89 он чинь талбай дээр усад өлсөө суугаад байсан. Тэгтэл Батбанг дарга маань хөөрхий зөөлөн сэтгэлээр буугаад гисэн. Үйлчлэнгээр ихсэн өөрчлөн байгуулалт гэж байхгүй. Энийг өөрчлөх энэ чинь үйлчлэнгээр ихсэн чинь өлсөөл яваад. Энийг үйлчлэнгээрс өөрөө өөрчлөн байгуулалт Чингис хаанаас гоо эзэн Чингис тэнцэнд янз янзын хүний шарилүүд баргуудаа мэргэн тэгээд адамгомоо тэгээд хинийхэн шарил байдаг. Тэр академик оргилийн орой дээр чинь цэцэрлэх төрөлний шиг юм байт юм аа. Тэн дээр чи олон хүний шарилүүд байдаг. Цаан дээр бидний ярилцах цагтаар гэсэн аргатай дээрээнд 8 тийм том бүхэн байдаг шүү дээ толгойш. Тэн чи ямар хүнийг яагаад гэсэн тэр хамгаалтын зэрэгүүдийн тэр бүхэн гэж ярьдаг. Үнэхээр төв тусганы газар шүү. Тэн чи одоо бохчлоо байдаг. Энэ гиний Хасрбаатрын 335 алд метр газар байгаа онсон газар чинь тэнд байна. Тэн чи одоо миний барьж байгаа газар бол Хасрбаатрын одоо ноён суужсэн газар өөр Монгол хөртөр байгаа тэр нутаг. Энэ тэгээ та нар нүдэрээ үзэхдээ нэг юм бодож сэтгэн та нар ч одоо ингээд алдаатай юмнууд хийгээд байна. Чингис хааны сайхан мөртөө өшөө чондон болгох. Эний буруу хийцээ. Эний буруу хийчихэд энэ Батболч юмас камерад байна шүү дээ. Энийг та нар зөв болох хэрэгтэй. Тэрийг би 9 сарын дотор хийсэн гэх хүн нэг телевизээр ярьжлаа. Бинийг одоо очиод өгшихсэн ахад очих. Тэр хүн буруу хийсэнгөө чарны хөөг одоо ахад очих. Ахад очиод юмыг зөв хийх бол буруу хийх. Тэрийг бодод тунгаар яагаад энэ мөртөө гişээ тийм сайхан гişээ буруу хийсэн. Буруу хийсэн байхгүй. Тань өөрийнхөө заавал төгс судрагаад өөрийнхөө оюунханаар тунгаад хараарай. Тэрийг тийм сайхан гişээ тийм буруу хий гэж байж болохгүй шүү дээ. Ийм аюул ийм одоо эвгүй процессыг явуулсан. Энийг та нар засах юм бол дээшээ гарна дөө. Монгол дээшээ гарах гэж би болоод ингээд 70-80 хүрч явах хүн өөр хамаа одоо бидгээд бид контактаа масчаа чиглэл өдөрт түүний 4-500 төгрөгөө олоод яваад байна л дээ. Тэгж бодохгүй хамаг болсон мөнгө өдөр эзэн хааны ихэн хөшөөнд зориул ганцаар Монголоос надад үнсэндээ даваар усад мөнгө өгч байна дээ нэг 10 20 200 усад тэнд явсаа усад өгд ийм сайхан хийж байгаа. Тэгээс одоо энэ Чингис хаан мангал одоо хинтээ үнэ кэмбэлээ. За энэ сайхан баха. Баггүй байна. За. Байна уу? Байна уу та холбогдсон байна? Өдрийн минь төргий. Байна уу?
Байна уу? Байна. Та холбогдсон байна? Дуусах хэлсэн. За, шууд нэвтрүүлэг явж байгаа. За, тэгээд ер нь ингээд манай өнөөдөр бас баярын өдөр энэ олон баяр давтсаж байгаа. Ийм сайхан одоо үндэсний маань эрхчлөө тусгаар тогтнолын өдөр болж байна. Мөн одоо шинэ жилийн баярын өдрөөс үзэгчтэй мөндөөгөө яг энэ цаг мөчид бас хуваалцаж байна. Тэгэхээр сайхан шинэ оныхоо дурсамжууд, шинэ онтой холбоотой сайхан зөвлөдүүдийг түүхүүдээс хуваалцаач. За ингээд одоо 1911 онд Манжийн дарлаас чөлөөлөгдлөө. Тэгвэл 2017 онд энэ ороо босгоо Үзэсгэлэнгөөс гарч зөв замаар Эзэн Чингис хааны замаар яваагаа гэж Монголын ард түмэнд 3 сая ард түмэндээ найдаж байна шүү. Ингээд бодит байдлаар юм хийж Чингисгэд дуурнахаас бодитгүйгээр амаар Чингисгэд дуурдаг юм уу? Энийг та бүхэн надад илбэж нөхөрлөөд надад энэ уцаар өдөрт энэ уцнууд гарч байгаа ингүүлээд Чингис хааныхаа хин хөшөө усах юм бол мөнх тэнгэрээс харноо үзнэ. Энэ дээр айх юм байхгүй. Чингис хаан чинь төс толноо дээрээс хин гинээсээ амьдэрд эн чинь Монгол хөрнөө төхнөлийн төлөө зүтгэх хэрэгтэй байна шүү. Ингэж та нар нөхөд бид монголчууд 3 сая минь хаан энэ өөр Монгол хайлмаг бүрээд одоо тэгээд энэ юу чи бүгд манай энэ чинь манай эзэн хаачраа одоо энэ тхий суурийг тавиад өгсөн байна гэхэд тавиад өгсөн гэтээгүй болсон байна. Батайн тэргээр бас Оросыг болсон байна. Ирак чи бүгд нь манай эзэн хаануудыг өрсөд хамаацсан садмууд энэ бүгдийг бий болгож. Энийг та нар энэс одоо энэ Монгол 3 Монгол сая Монгол яах юм бэ? Айх юм байх. Зоригтой тэмцэл зоригтой хөрнө өөрчлөн байгуул. Зөв замаараар ерөнхийлөгчийн засагтай бол айх юм байх. Шулуу шударга юм. Өөр ам байх. Одоо тэгээд болохгүй хүн хугацаанаас өмнө хөшөө онгоцрол өөрч тэгэхгүй л болохгүй шүү дээ. Надлуу тийм эрх мэдэл байхгүй Монголын ард түмэнд их тийм эрх мэдэл байгаа. Хурлын эрх мэдэл байгаа. Энийг та бүхний сайхан хийхин төлөө би хичээлэн үзэн сэтгэл зүрхний хоноос Чингисийн Монголыг жинхэнэ Чингисийн Монгол болгосоо ингэж Монголын ард түмэндээ найдаж өшөө өвгөн миний вэ. Өөр нот хэлээд байх юм надаас асуух юм бол асуугаараа одоо бүх юм барилд яваад бөхөө зэдэж байгаа одоо дахин яваад энэ өхнийг үзээрэй. Сансар телевизээ хамт олон та нөхөд маш их баярлж намайг энэ чөлөөтэй яриуж ярилцлага хийж над тусад дэмжиж та бүхний мань ажил үс энэ шинэ онд маш сайн явна гэдгийг хэлж байна. За, нэвтрүүлгийн минь цаг арай болоог байгаа. За, холбогдсон байна. Сайн байна уу? Өдрийн минь төргий. Сайн байна. Танаас чинь дуу өртөөс гарахгүй байх юм. Дуу ерөөсө гарахгүй байна. Тий. За, манай эфирийн найруулагч дуугаа өгөөрэй. Дуусгах дуу гарахгүй нь чи яасан хэцүү юм бэ? За, холбогдсонд баярлалаа. Дуу гарахгүй нь ч юу сонсохгүй юм шүү. За, тэгэхээр ер нь манай эфирийн найруулагч маань одоо бас дуугаар шалгаж байгаа хаа гэж бодож байна. Өнөөдөр та маань одоо энэ хөө улаан өдөд аялаад яваад байна уу? Улаан өдөд яваад би улсуудаа эмчилгээ хийгээл ингээл яваад байна шүү дээ. Би Монголын ард түмэнд хийж байгаа нэг л хүрч чадахгүй нэ тэ сонсохгүй нэ тэ тийм. Яадаг юм бэ? Дахиад эсвэл энэ бичлэгээ явуулт юм дууг нь оруулаад тийм. За. Танаа хамтууд нэг юм баярж байгаа шүү. Тааж улсууд асуухгүй энэ миний янз янзын хийж байгаа бол улсууд багчаадлаа асуух хэрэгтэй байна шүү. Монголынхон төлөө гэж байгаа бол. Тэгэхээр энэ хэлж байгаа юм хөө та тэр харагдаад байдаг нэг өвгөн охин хоёр энэ ардаа сайхан юу гэдэг ийм л болчиход байна дээ. Манай жаргалах аманд хувьд бол өнөөдөр маш их одоо уран зоригтой сайхан сэтгэлээр манай студиуд бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд энэ хүү одоо өнөөдөр баярын өдөр хоёулаа сайхан халуун яриа өрнүүлэхэд манай жаргалах маань бол мэдээч хэрэг олон одоо нөгөө зүрх сэтгэл нь улс их орныхаа төлөө цоглоод тийм ээ. Энэ одоо төр засгийнхаа бас шийдвэрлэх төвшний хүмүүст хандаж нэлээд сайхан өгнүүдийг бас ярьж ах шиг байна тийм ээ. Энэ мань ард түмэндээ яаж хүч байгаа юм бэ? Мэдхий аргаалаа. YouTube дээр тавигдах баг. Бид ингээд дуугуудад байх юм бол яг та зарим намайг хараах, зарим намайг ирээх, зарим зөв гэж яах. Монголынхаа ард түмний 3 сая тэгэл Монгол төрхнийхаа сайн сайхан хөдлөл их аныхаа багш нь их нь
залуурдаг чинь энэ хүний хүчийг босгох гэдэг байна шүү дээ. Ингэж л одоо бид нэр одоо Чингисийн Монгол Чингисийн энэ хайр шиг бүтгэх гэдэг байна шүү дээ. Тийм учраас Чингисийн сургаалыг дахин та нарт хэлээд энэ манжийн дардлаас чөлөөлөгдсөний 105 жилийн энэ баяр төдийг тохиол та нарт хэлж байгаа. Энэ телевизийн би гом их баярлж байна. За дэлгүү ах уу тэгэхээр бас танаараа бахарахгүй байхын аргагүй өнөөдөр энэ олон одоо ажлуудыг амжуулна гэдэг бол тэр олон том пүүс компани захирал биш одоо энэ олон жил олстай их орондоо олон ажлуудыг хийгээд гавьяаныхын амралтанд сууж явах явцдаа энэ Баргуузан нөхөн компанийг байгуулад энэ олон түмний эрүүл мэндийн салбарт ажиллаад дээрэс нь бас энэ улс их орны нуруунд дээр байгаа одоо энэ их ачаанаас хөнгөлөөд эзэн Чингис хааныхаа өөлийн ээжийн хөшөөг босгоход одоо бүхий л сэтгэл зүрх эд хөрөнгө материал санхүүгийн байдал одоо бүхий л зүйлээ зарцуулсан танаар бол үнэхээр их бахархаж байна. Олон түмэн Монголын ард түмэн зөвөр тонгоор Улаанбаатар тэгээд нэг хэлэх юм байна. Улаанбаатар сая 300 мянган хүнтэй боллоо шүү. Энэ хөдөө байгаа улсууд Улаанбаатарт орохын эрхийн шаардлагагүй. Орон нутгтай сайхан хамтраад эрүүл агаар утаг орчинд сайхан хамтрах хэрэгтэй. Улаанбаатарт өндөр гэр баашингууд өрөөд юм аа. Энэ хятад орн гэдэг чинь Сибирийн модыг ачаад дууслаа. Тэгэхээр энэ одоо гандагийн дижитал байгаа нь шавхан дээрч энэ улсуудад сайхан газар өгөөд 7-8 хацаатай одоо 0-7 газартай тэгээд энэ юутай ногооны та хүнс төмс хүнсийн ногоотой жимсгнээ тарих нөө талбайтай тэр сайхан модон байшин гэдэг чинь дотор нороос хот үнийг ямар гоё байдаг лээ. Энийг хатангаар хийсэн 4 бүлжүүн машин зохин. Энийг одоо надтай уулзаад дахин энэ Оросын холбооноос мод оруулж чаднаа гэх мөнгө байв. Ингээд сайхан бэлэн оруулж ирээд нөгөөд явчихдаа сүйд номлоод барьчих нь нөгөөдлөө буулраачих. Ийм надтай ярилцээрээ. Энийг би хийж чадсан шүү гэж хэлэх бай. Тэгтээ тэр нь үнэн хямд тусан. Ингээ ямар ч амьдрал үеийн бааш дотор суугаад ингээд цогтолдоод байх хэрэг байхгүй. Энэ сайн газар гэртээ очиж хийгээжтэй байна шүү дээ. Гараад ногооныхоо талбайдаар ажилласан. Тэгээд орт нь бүхэл юм энэ байшингаа дулаан байна. Тэгээд нэг үнэ хоёр ханыг цайгаа сүлээд уучих гахаад ижээгээд гахаага адаад ичих юм хүн хийх бүрэн болбот энэ сайхан дэлгэр нутаг чинь Монголын нутгийг зөвөр ашиглах хэрэгтэй. Арих алт хоёроор дагсан улсууд явдгүй. Алтаа газраа баг синдийчээ. Газрыг синдийчээ гэвэл байгалийн хатуу сургамж ирэн шүү. Архиа баг хэрэгэлцээ. Архинд манайхан гитгэн их байна уу? Энэ талаар жишээ мишэнгөл олон ярил болохоор тэгэхээр энийхэн цагт энэ явж байгаа хоёроор би юу ярих вэ? Тэгээ надад холбогдож санал солилцоорой. За април найрлагч маань дуугаа өгөхгүй байх гээд нэвтрүүлгийн туршаас хүмүүс маань хэлээд байна шүү. Тэгээ дуугаа бас анхаараарай. За тэгээд жаргал ахыгаа энэ сайхан одоо өнөөдрийн баярын өдөр нэвтрүүлэгт маань өргөдөж ирж халуун дулаан яриа өрнүүлж хийсэн ажлуудаа тайлгнаж мөн одоо үзэгч түмэнтэйгээ санаа бодлоо солилцож Ахмад хүний үгээр сургаалаа хайрлж их тэмүүжин одоо Чингис хааны маань одоо сургаалуудаас алтан сургаалуудаас хайрлсан танираас их бахархаж байна. Тэгээд миний асуугаагүй асуулт мөн үзэгчтэйгээ одоо бас халуун дулаан яриулахыг яриа өрнүүлэхийг бас танаас хүсэж байна. За би ч одоо гол зөвлөх зүйлээ хийчихлээ. Та бүхэн үзэсгэлэнгээс эхэлсэн энэ төр зүрийн үзэгдлээсээ салж 77 толгойтой биш нэг толгойтой болж улс орно 17 оноос эхлээд 1 сарын 1-ээс эхлээд төхнүүлэхийг хүсэж байна. Ингээд явж Монголын ард түмнийг Монголын сая 500 мянган квадрат метр нутгийг ингэж хүний хоол болгож болохгүй. Эдэн Чингисийн дээрээс харж байгаа гэж байна. Энд ч дэнгэрт ийм учраас мөшөөгөн зөв зам руугаа оруулахыг дээд удирдлагад ерөнхийлөгчөөс эхлээд дөнгөж ихээсээ гарч байгаа энэ гурвсхийг гэдэг нэ. Монгол орны хөдлөө та бүхнийг сэтгэл зэрхээрээ зүтгэж архиан багууж хий сэлгүүцхэн болж Улаанбаатар руу төвлөглөгүй орон байраа хөтөр зөөсөн ингэж утаа өнөр гэж ярилгүй ийм сайхан нутагтай сайхан амьдарч газраа баг ухаа гэж хэлээ да. За баярлалаа. Тэгээ үнэтэй сургаалыг маань
Тэгээ үнэхээр бас танаараа бахархаж байна. Тэгээд ерөн сая бит хоёр бахан өөлөө ээжийнхаа хөшөөний тухай ярьлаа. Улаан үүд хотоодоос 350 км-ийн газар тийм ээ. Одоо сүндэрлэх гэж байгаа юм байна. Тэгэхээр бас мөн хүн эдгээрч илаашруулдаг одоо бас ийм эрдэмтэй хүн шүү дээ. Тэгэхээр хичнээн хүнийг бас эдгэж илаашруулв. Яагаад ер нь эзэн Чингис хааны маань өөлөн ээжийн одоо хөшөөг сүндэрлүүлэхэд бас төр засгаас хэрхэн бас анхаарав. Хүн одоо сум дүүрэг одоо хороо тийм ээ. Ихтэй амрах сайхан болсон баха гэдэгтээ сэтгэлтэй. Монголоос харж хандсан байхгүй. Телевизээр олон ярьж байна. Танай телевизээр ярьж хүний нутаг юм аахан бүрээдэж их тусалж байгаа. За манай жирлэх маань уцаа авал гээ. За сайн байна уу өдөр. Ээж энэ дээр шууд нэвтрүүлэг дуун гарахгүй нэг юм л яваад ах юм. За эпирийн найруулагчаа дуугаа өгөөрэй. Дуурайс явахгүй нэ. За. За тэгээд за миний тэр имчилгээний хөдөл яах вэ? Хүн гисэн хүмүүс надад имжлүүлээд би энэ зууж яхад Москвач бай, Гойлтайч бай, Дондооч хаач тэр үнийг би имчилчихтэй юм. Тэр нь бол манайд энд имчилгөөч мэдэхгүй Орсын хүмүүс мэдээ одоо намаа новос өсгөөс түргээр дай вест гэдэг утастал тэр шиг утастал би хүмүүнд хүн хүмүүнд би ингээд чадлагаа хэрээр л тус хөргөөл явж байгаа. Хамгийн гол давхад зүү замруу орооч. Ингэж явж болохгүй. Энэ бол буруу гэдгийг л хатуу хэлэх байна. за тэгэхээр манай жаргал ахын маань энэ сайхан сургаалуудыг үзэгчтэй хүмүүс манаас нэгийг одоо хоёрыг тунгааж ойлгоороо. Тэгээд тандаа эх 17 онд аз хямар, эрүүл инх, урт удаан наслахын ерөөлийг бас хүргэн нэвтрүүлгээ жаргаая. За баярлалаа. Шинэ жилийн баярын сайн сайхан өгсөе. шинэ жилийн баярын дугаар маань энд хүрээ жаргаж байна. Иргэн Ослоо түр баяртай үзэгчтэй.